Хамт удаагч та бүхэнд ахин өглөөний мэнд хүргэе. Нийслэл Улаанбаатар хотод өглөөний 8 цаг 16 минут болсон байна. За үргэлжлүүлээд бид студиэс зочинтой шууд ярилцах гэж байна. Бидний урилгаар боловсролын үрэлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ирвэс студид иржээ. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Сайн байна уу? Телевиз үзэгчтэй өглөөний мэнд хүргэе. За баярлалаа. Өнөөдөр бид тусгай хэрэгцээт боловсролын тухай мэдээллийг өгөх гэж байна. Ер нь 7 хоног бүрийн даваа болон пүрэв гарагт бид боловсролын үрэлэнтэй хамтарч за боловсролын талаар мэдээлэл зөвлөгөөг бол үзэгчдэд өгч байна. Юун түрүүнд тусгай хэрэгцээт боловсрол гэж юу вэ? Энэ ярианаас ярилцлага эхлэе. За тусгай хэрэгцээт боловсролын тухайд манайхан ер нь бол нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг. Сургуулийн тухай ойлголтыг ер нь авч үздэг. Яг одоо бол энэ ойлголт бол арай нөгөө өөр болчиход байна. Ер нь бол хүн бүрт бол тусгай хэрэгцээ шаардлагатай. За тэгээ тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар 1994 оны одоо Саламанкагийн тунхаглалд одоо тусгай хэрэгцээт боловсрал тэр дундаа тусгай хэрэгцээт боловсролын одоо хүрээнд хамаарах хүүхдийг одоо юу гэж ойлгох юм бэ? Хэн хийж үзэх юм бэ гэдэг тал дээр бол тодорхойлтуудыг гаргасан байгаа. За энэ тухайд гэвэл одоо ялгуурлан гадуурхагдсан хэл, соёл, нийгмийн одоо тал дээр одоо өөр тэр тэдгээр хүүхдүүдээс гадна мөн эмзэг үлгийн мөн одоо ядуу одоо бүлгийн тэр хүүхдүүдийг бүгдийг хамааруулж ойлгоно гэж бол заасан байж байгаа. За тэгээд энэ тусгай хэрэгцээт боловсролыг бас мөн одоо энэ олон улсын эдийн засаг хөгжлийн байгууллагаас ер нь бол 3 категорид хувааж үзсэн байдаг. Энэний одоо A категорид нь гэвэл тухайн одоо хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эмгэг соггийн одоо өөрчлөлттэй хүүхдүүдийг хамааруулсан байгаа. Жишээлбэл одоо энд хараа сонсголын одоо бэрхшээлтэй хүүхдүүдийг хамааруулж байгаа. За мөн одоо 2 дугаар буюу V категорид одоо сэтгэлийн хөдөлгөөний өөрчлөлтөө мөн одоо сурах зан үйлийн одоо дутагдaltaа гэж ярьдаг тэдгээр хүүхдүүдийг хамааруулж байгаа. Энд нь бол одоо жишээлбэл нөгөө сурах үеийн одоо дутагдал гэдэг унших, бичих, бодох зэрэг асуудлуудыг хамааруулж ойлгож байгаа. За мөн дараагийн дугаар буюу C категорид бол одоо нөгөө үндэсний цөөнх, бас мөн эмзэг ядуу, мөн гадаад одоо хэлийн чанартай хүүхдүүдийг хамааруулж ойлгоно гэж тодорхойлсон байдаг. Манай улс яг энэ тусгай хэрэгцээт боловсролыг ер нь хэдэн оноос хэрэгжүүлж эхэлсэн байдгийн бэ? Ер нь хөгжлийн явцаас нь та нэг мэдээлэл бол. За манай улсын хувьд бол хөгжлийн түүхийг 1964 оноос гэж л авч үздэг. 1964 онд одоо тусгай бүлэг бол хичээлж эхэлсэн түүхтэй. За 1967 оноос бол одоо тухайн үеийн зөвлөлт холбоот улс Унгар зэрэг улсуудад одоо хил засалж цогог зүйч гэсэн мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Тэдгээр хүмүүс бол одоо бас нийгэмд бол үр бүтээлтэй ажиллаж байна. Мөн одоо тэдгээр одоо зүйлээс гадна яг орчин үед 1990-ад он хүртэл харьцангуй одоо ингээд нэг хэвийн байлаа. За тэгээд энэ 90-ад он за сүүлийн үеүүдэд гэвэл энэ талаар бас нэлээд анхаарал хандуулж байна. Дэлхийн нийтийн хүрээнд гэвэл одоо 2006 онд тусгай хэрэгцээт боловсрал тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүний одоо конвенц гэж батлагдсан. Монгол улс бол 2009 онд энэ конвенцэд нэгд орсон байгаа. За ингэснээр үүний дараа Монгол улсын их хурлаас 2016 онд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийг одоо баталсан. За мөн үүнтэй холбоотойгоор улсын их хурлаас одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар гэж бас байгуулагдсан одоо үйл ажиллагаа явуулж байна. Энэ хуулийн хэрэгжилт өнөөгийн байдалд ер нь ямар байгууллага боловсролын түвшинд авч үзвэл. За хуулийн хэрэгжилтийн тухайд гэвэл ер нь одоо Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд нийтдээ нэг 6053 хүүхэд суралцж байна. Эдгээрээс одоо нийслэлийн хүрээнд бол тусгай тэр 6 сургуульд нийтдээ нэг 1751 сурч байгаа. Энэ тоо бол нийт одоо тэр сургуульд хамрагдаж байгаа 6053 суралцагчийн 28% эзэлж байгаа. 4300 хүүхэд бол тэгш хамран сургах гэдгээр одоо хамрагдаж суралцж байна гэсэн үг. За мөн одоо нийслэлийн суйллын 10 мөн тусгай 186 дугаар цэцэрлэгт 200 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байгаа.
Тусгай боловсролын зарчим гэвэл бид юуг онцлон ярих нь зүйтэй байх. Зүйтэй вэ? Ер нь мэдээж альва нэг зүйлд өөрийн гэсэн зарчим за баримтлах дүрм журам гэж бид гаргаж өгөх шаардлагатай. Үүний хэрэгэнд бол тухайн орчныг бол бид бүрдүүлж өгч байна гэж бас харж штэ. Тэгээ тусгай хэрэгцээ боловсролын зарчмын тухайд гэвэл нэгдүгээрт бол одоо эрт үеийн тусламж үйлчилгээний зарчим гэж байдаг. За энэ нь бол одоо тухайн хүүхдийг аль болохоор ингээ хөгжлийнхэн эрт үед нь оншилж илрүүлээ. Тэгээд одоо сургалтын үйл ажиллагаанд одоо оролцох нь чухал юм аа гэж. За дараагийн дугаарт бол боловсрал одоо засан сайжруулах чиглэлтэй байх зарчим гэж байгаа. За энэ засан сайжруулах чиглэлтэй гэдэг дээр бол одоо нэг янз янзын засан сайжруулах хичээлүүд өмнө одоо суралцагчийн сурах болон хөгжих одоо тэр онцлогийг хамаарч сургалт зохион байгуулах асуудлыг чухалчилж байгаа. За мөн дараагийн дугаарт гэвэл одоо сургам хүмүүжүүлэх ухааны өөдрөг хүмүүнлэг одоо үзэл баримтлалын үүднээс хандах зарчим гэж байгаа. За мөн түүний дараад бол боловсрал одоо нийгмийн дасан зохицох чадвартай байх зарчим гэж байгаа. За энэ бол одоо тухайн хүн яг одоо өөрийнхөө бие организм өөрийнхөө одоо бие даан амьдрах, ажиллах, сурах тэр нөхцөлийг одоо өөрөө хараа тусаар гүйцэтгэдэг байх асуудлыг чухалчилж байгаа. За мөн үүний дараа бол хөгжлийн бэрхшээлтэй одоо хүний сургам хүмүүжүүлэхэд удирдлага зохион байгуулалтын зарчим гэж байгаа. За энэ дээр нэг арга зүй, агуулга хэрэглэгдэх хүн гэсэн зүйлүүдийг хамааруулж ойлгоно. За мөн үүний дараад бас ганцаарчлсан сургалтын зарчим гэж байгаа. За энэ бол тухайн хүний нэг онцлог хэрэгцээнд хамаарсан сургалтын үйл ажиллагаа. Гэх мэт ер нь зарчмууд ер нь бол байдаг гэсэн. Олон зарчим, олон сургалтын арга барил байна л да. Гэвч үүний за яг хүртээмж гэдэг юм эсвэл нөгөө сургалтын чанар тал дээр наваад үзвэл мэдээж хүртээмжтэй байх асуудал яригдаж эхлэх баг. Энэ тал дээр та юуг онцлох вэ? Тий, хүртээмжийн асуудал бас чухал. Ер нь бол дэлхийн нийтэд 2015 онд бүгд дарамт солонгослсон Инчоны зохион байгуулагдсан боловсрал 2030 гэсэн тунхаглалд одоо тэгш хүртээмжийн асуудал, чанартай боловсрал, насан туршийн боловсролын асуудлуудыг хүндсэн байдаг. За манай улсын үед бол энэ тэгш хүртээмжтэй асуудлыг бас боловсролын салбарт нэлээд чухалчилж байна. Боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын сайдын 2019 оны 5 сарын 14-ний А292 дугаар тушаал гэж батлагдсан байгаа. Энэ тушаалаар бол одоо ерөнхий боловсролын сургуульд суралцагчдыг тэгш хамран сурах журам гэж батлагдсан. Энэ бол одоо 2019-аас 20 оны хичээлийн жилээс ингээд хэрэгжээд явж байгаа. Өнөөгийн нөхцөл байдал яг ямар байна вэ? Хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдал ер нь яг энэ тусгай хэрэгцээтэй боловсролтой холбоотойгоор тайлбарлавал. За өнөөгийн нөхцөл байдлын тухайд гэвэл манай боловсролын хүрээлэн одоо саяхан шинэ сектортой болсон. За. Тий, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил боловсрал арга зүйн сектор гэдэг. За энэ 2019 оны 10 дугаар сарын 7-ны сайдын А625 дугаар тушаалаар байгуулагдсан байгаа. За тэгээд манай одоо секторын үйл ажиллагааг гэвэл мэдээж эрдэм шинжилгээ, судалгаа, арга зүй, сурталчилгаа гэсэн эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. За үүнээс гадна багшлах боловсон хүчний асуудлыг бас чухалчлах нь зүйтэй. Монгол Улсын боловсролын их сургууль дээр 2013 оноос бол хөтөлбөр хэрэгжээд сая 2017 оны 12 сараас бол одоо тусгай хэрэгцээтэй боловсролын тэнхим гэж байгуулагдсан. За тэр тэнхим дээр одоо бас тодорхой тооны хүмүүс суралцаад явж байна. Мөн одоо Монгол Улсын хүрээнд тусгай хэрэгцээтэй боловсролын бас боловсон хүчний нэг чухалчилж үзсэн асуудал гэвэл Оросын албаны улсын одоо Томск, Санкт Петербург зэрэг хотуудад одоо 10 одоо багшийг одоо бэлтгэж байгаа. За дээр нь бас Японд бас 4 багш бэлтгэж байгаа. Их мэтлэн ер нь бол боловсон хүчин дээр нэлээд анхааран ажиллаж байна. Тэгээ дээр нь бас нөгөө багшийн мэргэжлийн дэвшлүүлэх институт бас арга зүйч. За тэгээд тусгай сургуулиудын багш нар гээд нийтдээ яг тусгай сургууль дээр 310 багш ажиллаж байгаа. Багшлах арга зүй, за орчин гээд тал талаас нь бол зашгүй анхаарах шаардлагатай. За өнөөгч бас хийж хэрэгжүүлж яваа ажил үр дүнтэй байна гэж харж байна. Цаашид юу нь яг энэ тусгай хэрэгцээтэй боловсролын хөгжлийг сайжруулахад бид юун дээр нь анхаарах шаардлагатай вэ? Ер нь ойрын хугацаанд гэвэл нэг шаардлагатай байгаа зүйлс юу гэж тав харж?
Мэдээж аливаа асуудлын хөгжлийг тодорхойлоход эрх зүйн баримтчгүүд аягүй чухал. Энэ үүднээс ер нь бол сүүлийн жилүүдэд ялангуяа 2018 онд бол нэлээ олон одоо чухал алхмууд хийгдсэн гэж үзэж байгаа. Үүнд бол одоо тусгай хэрэгцээт боловсролын сургалтын төлөвлөгөө хөтөлбөрүүдийг одоо сайдын А491, 92 гээд тушаалуудаар одоо баталсан. Энэ бол одоо хичээл сургалтад нэвтрээд явж байна. Мөн одоо өөр нэг асуудал бол боловсрол шинжилгээний спортын яам, боловсролын хүрээлэн, эрүүл мэндийн яам, нийгмийн хамгааллын яам гээд хамтарсан энэ яамдуудын одоо тушаал гарсан байдаг. Энэ тушаалаар бол одоо нөгөө ганцаардсан сургалтын хөтөлбөр гэдгийг аягүй чухалчилж байна. Ганцаардсан сургалтын хөтөлбөр батлагдсанаар одоо тухайн хүүхдэд яг хэрэгцээтэй байгаа боловсролыг одоо тохируулж сурах гэдэг асуудал аягүй чухал. Илүү тулж илүү одоо ойрын зайнаас түүнийг илүү багш төлж ажиллана гэсэн. Тэгээд яг ер нь бол яг хөгжүүлэх тал дээрээ гэвэл бас тэр болгоны одоо яг багш нар одоо арга зүй те чадвар тал дээрээ бас хангалттай биш байгаа. Тэгэхээр энийг одоо яг багш нарыг сургах, цаашдаа хөтөлбөр төлөвлөгөөг илүү одоо олноор батлуулж, нарийн одоо судалж хэрэгжүүлэх тал дээр боловсролын хүрээлэн нэлээ их ач холбогдол өгч ажиллаж байгаа. Ер нь бол тасралтгүй энэ бол хөгжил ингээд явагдаж байна. Одоо ч гэснээр тэлээ хичээлийг гэхэд манайхан дохионы хэлийг тий одоо байнга давхар ингээд явж байна. Тэгэхээр энэ хөгжлийн асуудал бол орхигдохгүй ингээд байнга явж байна л гэсэн. За танд баярлалаа. Үзэгчтэй өглөө боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ирүүс студид дээрж мэдээлэл өглөө. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.